За одоо сургууль дээр ирсэн маань тэгээд өглөөний цайны ашиг бүгд болон эрүүл хоолтын талаар сургалт орно. За хүн амын хоол жилийн 5 дугаар судалгаан дээрээс харахад за одоо 5 хүртэлх насны хүүхдүүд болон бага насны хүүхдүүдийн хувьд бол маш их хэрэгцээтэй тэр А, Д, амин дэмүүд болон за төмөр болон йод гэсэн эрдэсүүд яг одоо сэтгэн бодох чадвар, бие бэлтгэрийн хөгжил, ахлаа тогтолцоонд маш их шаардлагатай эдгээр одоо эрдэс витаминуудын дуталтай байна гэж гарсан байдаг. За өглөөний цайны ашиг бүгд болон эрүүл хоолт энэхүү одоо юм компанид ажиллах энэ аяныг бол бас Sakura брендийн дэмжлэгтэйгээр ингэж явж байна. Тэгээд бас энэ компани зохион байгуулж байгаа хамт олондоо ямар ч гэсэн талархаж байна. За сайн байцгаана уу. Өглөөний цайгаа уусан хүмүүс байна уу? Өглөөний цай уугаагүй юу? Өчигдөртөө андуурсан тий. Ковид үед хэдүүлээ Д витаминыг айгүйх ойлгосон. Өвөл болохоор ээж авч бага насны хүмүүсдэд Д өгöd байгаас тэ өдөр болгоо. Та нарт Д өгч гинөө. Д витамины 90% дуталтай гарсан. Ерөнхийдөө Д витамины хангалттай төвшин Монголд маш бага. Яг гэвэл бид нар нарнаас 6, 7, 8 сар буюу энэ 3 сард өглөө 10-аас 11 цагийн хооронд за нэг шорт продукттой буюу бидний биеийн 45% нь ил вэжиж 15 минут наранд бэжиж Д витаминыг нийлэгжүүлэх боломжтой. Йоджуулсан давс, йоджуулсан ус, за далайн гаралтай бүтээгдэхүүн. Энэ болгоноос бид нар йодыг авдаг. Йод юунд хэрэгтэй? Яг та нарын насны хүүхдүүдэд маш хэрэгтэй байхгүй юу? Энэ царайлаг болохоос гадна IQ маш сайн. IQ гэж маш царайлаг болоод IQ гэж. Тэгэхээр танай ангид IQ одоо сэтгэн бодох чадвар ч юм уу олимпиадад маш өндөр хүүхдүүд байгаа бол энэ хүүхдүүд йодын дутал бага байна гэсэн үг. Йод сайн авч гэсэн үг. Хотоодны орох хэсэг болгон. За хотоодны яг улаан хоолой эсгүүд дээр ийм шархлаанууд үүсч эхэлдэг. Хоол идэхгүй удаа яваад хахаар ингээд ийм хотоод харанхууллаа гэсэн мэдрэмж үүдэг шүү дээ, тий. Нэг юм тэгж явж яснаа нэг юм мэдрэмж байх болчдөг. Тэр чинь өөрөө маш муу байхгүй. Тэр үед бидний хотоодны шүүрд маш их ялгараад хотоодыг хамгаалж байгаа сас давхрыг төлдөг гэсэн. Удаан тэгж явах юм бол та нар хотоодны асуудалтай, хотоодны өвчлөлтэй болно. Далайн гаралтай бүтээгдэхүүнийг сайн хэрэглэж явах хэрэгтэй. Японочууд далаад гарцтай байхгүй юу? Далайн бүтээгдэхүүнийг маш сайн хэрэглэдэг учраас энэ нэгдүгээр далайн бүтээгдэхүүн хэрэглэж чинь, хоёрдугаар өглөөний цагаар тогтмол дууж байна. Энтэй холбоотой IQ маш өндөр байдаг. За яг өглөөний цагаа энд бол нэг тогтмол уудаг хүүхдүүд байна. За бусад уудаг хүүхдүүд одооноос маргаашнаас эхлээд багшаа хэлэхэд бүгд гараар үрдэх хэмжээний болоо шүү. За тэгээ одоо эндээс та бүхэнд онигри буюу цагаан бодооны бөмбөлөвттэй далайн байцаатай тэгээ та сайхан амтхан хэлээр